Өнөөдрийн танилцуулах хичээлийг хоёр мэргэжилтэнд заах бөгөөд тэдний нэг Agilent компанийн хэрэглээний болон шингэний хроматографийн багнуудын сонголтыг хийхэд дэмжлэг үзүүлж ажилладаг мэргэжилтэн Rita Steed. Түүний хувьд хроматографийн чиглэлээр 20 орчим жил ажиллаж байгаа туршлагатай хүн юм. Rita та бүхэнд шингэний хроматографийн багнуудын сонголтыг зөв хийх болон ер нь шингэний хроматографтай холбоотой асуудлаар хэрэглэгчдэд зөвлөмж өгөх, асуултуудад хариулах, шаардлагатай тохиолдолд шинээр шинжилгээний аргачлалыг хөгжүүлэхэд тусалж ажилладаг. Хоёр дахь хэлтгэгч Alex Steed-ийн хувьд Agilent компанид шингэний хроматографийн дээж бэлтгэл болон шингэний хроматографт хэрэглэдэг урвалж бодисын талаар мэргэжлийн тусалцааг хэрэглэгчдэд үзүүлдэг хэрэглээний мэргэжилт юм а. За одоо ингээд танилцуулга эхлэе. Rita Steed таныг урьж байна. Rita баярлалаа. 1980-ад оны үед уншигдаж байсан Jules Verne-ийн Дэлхийг 80 хоногт тойрсон гэдэг номонд гардаг шиг маш олон зүйл өмнөх үед ямар байсныг бас бодолцох хэрэгтэй бөгөөд мөн өнөөдрийн хичээлийн сэдвээс бидний юу ярих гэж байгааг ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгэхээр бидний өнөөдрийн зорилго бол хроматографийн системд учирч болох түгээмэл алдаануудыг хэрхэн багасгах, мөн өөрчлөлт сэргийлж болох талаар мэдээлэл өгөх болно. Өөрөөр хэлбэл та бүхнийг асуудлын мөн чанарыг илүү ойлгож мэдснээр өөрчлөлт төлөвлөлтийг зөв хийж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч явж чадна гэж үзэж байна. Өнөөдрийн яригдах гол сэдвүүд нь шингэний хроматографийн даралт, хроматографийн пикийн хэлбэр, баригдах хугацаатай холбоотой үүсдэг түгээмэл асуудлууд байх болно. Ялангуяа юунаас болж дээрх асуудал хроматографийн багжинд гарч болох уу? Тэдгээрийг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээг өөрчлөлт болон дараа нь авч байх талаар ярих юм. Уучлаарай. Яагаад ч юм зарим танилцуулгын слайдууд нь гарч ирэхгүй техникийн саатал болоод байх шиг байна. Тэгэхээр бид энэ зурган дээр харуулсан байгаа дараалалаар асуудлыг ярилцах болно. Эхлээд шилтэй уусгагчийн тухай, тэгээд хим өмөлгийг зайлуулагч, тэгээд шахуурга, дээж оруулагч, детектор гээд багжны бүхий л гол чухал хэсгүүдийн тухай авч үзэх болно. Түүний дараа Алексийн зүгээс дээжийг зохион харгацлалын дагуу бэлдээгүйгээс шинжилгээний үр дүн буруу гарах, мөн түүнчлэн багжинд учирч болох эвдрэл, гэмтлүүдийг тайлбарлана. Түүний дараа шинжилгээний үр дүнг үнэн зөв гаргахад шууд нөлөөлөх хүчин зүйлүүдийн нэг болсон багны гүйцэтгэх үүргийн талаар багны зөв сонголтыг хэрхэн хийх зэргийг ярилцсан. За ингээд хамгийн эхлээд хөдөлгөөнд фаз буюу шилэнд байх уусгагч шингэний талаар ярилццгаая. Санаж байх хамгийн чухал нэг зүйл бол ямагт маш өндөр цэвэр шилттэй зөвхөн шингэний хроматограф зориулсан уусгагчийг хэрэглэх шаардлагатай. Хэрвээ тэм төрлийн уусгагч шингэн байхгүй тохиолдолд уусмалд байж болзошгүй бохирдуулагч химийн нэгдэл нь масс спектроскоп дээр ионжигдохгүй байх ёстой гэдгийг маш сайн шалгах ёстой. Учир нь энэ нь шинжилгээний үр дүнд нөлөөлөх болно. Мөн органик уусгагчийг хэрэглэж байгаа бол шүүж хэрэггүй. Харин ч ингэж шүүх явцад илүү өндөр эрсдлийг дагуулах буюу шүүгч фильтрээс дамжин ямар нэгэн бохирдуулагч органик уусгагчд орох магадлалтай байдаг. Хэрвээ үнэхээр фильтрээр шүүх шаардлагатай болсон тохиолдолд ялангуяа давс болон буферыг зайлшгүй шүүх хэрэгтэй бөгөөд шүүлтүүрийн нүхний хэмжээ багжинд хэрэглэж байгаа багнаас хамааран 0.45 за эсвэл 0.2 микрон байх шаардлагатай. Хэрвээ та 3.5 болон 5 микрон дүүргэгч хэсгүүд бүхий багныг ашиглаж байгаа тохиолдолд 0.45 микрон нүхтэй шүүлтүүрийг хэрэглэхэд хангалттай. 2 микрон бүхий багнуудын хувьд илүү өргөн пикийг харуулах гээд байдаг. Хэдий чинээ баг дүүргэгч хэсгүүдтэй баг нь байна, төдий чинээ илүү сайн байх бөгөөд ямар нэг алдаа гарах, бохирдол зэрэг өөр бас бус зүйл нэвтрэх магадлал багатай байдаг. 0.2 микроны шүүлтүүрийг илүү өндөр түвшний багнанд хэрэглэнэ. Өөр нэг анхаарч байх шаардлагатай зүйл бол шингэн орчинд ажиллаж байгаа учраас хөдөлгөөнд фаз болох шилэн дотор байгаа органик уусгагчинд ямар нэг бичил бие ургахаас урьдчилан сэргийлэх. Үүнээс аль болох зайлсхийх арга хэмжээ авч байх явдал юм. Аль болох тогтмол шилэн савндах уусгагчийг сольж байх. Хизээч хуучин байсан уусгагч дээр нэмж шинийг хийхгүй байх. Ингэснээр тэнд бичил организм ургаад эхэлчихсэн бол илүү ургах тэжээлийг өгөөд байна гэсэн үг шүү дээ. Өөр нэг анхаарах зүйл бол аль болох уусгагч бүхий шил рүү гэрэл шууд тусахаас зайлсхийх хэрэгтэй. Мөн уусгагчийг мөнгөлөг цагаан цаасаар оруулсан бараан өнгийн шилэн савыг ашиглавал илүү тохиромжтой. Ингэснээр гэрэлд илүү ургадаг микроорганизмын өсөлтийг багасгахад төхөмтэй байдаг. Түүнээс гадна бичил биетэйг ургуулахыг зогсоодог зарим нэг органик уусгагчийг хөдөлгөөнд фаз буюу уусгагчид нэмж хийж болно. Хэрвээ
Бактерийн халдвар багжинд нэвтэрч орсон бол хийм бөмбөлгийг үүсгэх бөгөөд энэ нь хуурамч пикүүдийг хроматограф дээр үүсгэхэд хүргэдэг. Түүнээс гадна нэгэн системийн дотор бактери орсон тохиолдолд цэвэрлэхэд маш хэцүү байдаг учраас аль болох эхнээс нь ямар нэгэн бичил бит ургахаас сэргийлэх бүхий л арга хэмжээг авч занших хэрэгтэй юм. Дараагийн анхаарах асуудал нь уусгагчийг багжинд сорж оруулах хэсэгт байрлах шүүлтүр буюу доор зургаар харуулсан байна. Энд нэг зүйлийг санаж байх хэрэгтэй. Энэхүү шүүлтүрийг хөдөлгөөнд фаацдах ямар нэг бохирдлоос сэргийлэх зорилгоор хэрэгжилж байгаа хэрэгсэл хэмээн хүлээж авч болохгүй. Шилэн савн дэх уусгагчийн инлетийн фильтрийн хэмжээ 20 микрон байх учраас зөвхөн томоохон бохирдол хэсгүүдийг шүүхээс бага хэмжээтэй системийг бохирдуулагчдаас цэвэрлэж чаддаггүй. Хэрвээ та бүхэн ердийн шингэний хроматографт шилэн уусгагчийн фильтрийг хэрэглэдэг бол LC-MS системд stainless фильтрийг хэрэглэдгийг санаж байгаарай. Одоо бид нар хийм бөмбөлгийг зайлуулагчийн талаарх хэсэг рүү орж байна. Ямар ч хийм бөмбөлгийг системд оруулж болохгүй гэдгийг санаж байх хэрэгтэй. Учир нь хийм бөмбөлөг системд орсон тохиолдолд бидний шинжилгээний үр дүнгийн хроматографийн баригдах хугацаанд өөрчлөлтүүд буюу бодит байдлаас өөр дүн гаргахад хүргэдэг. Түүнээс гадна хөдөлгөөнд фазыг солих явцад буферыг усаар зайлж цэвэрлэдэг бөгөөд энэ үед хийм бөмбөлөг үүсч шингэний урсах хөдөлгөөнд саад үүсгэх магадлалтай. Олон уусгагчдыг ашиглах тохиолдолд эдгээр нь хоорондоо сайн холилдож чаддаг эсхийг анхаараарай. Тэгэхгүй бол бас тундас үүсэх гэх мэт асуудал гарахаас болгоомжлох хэрэгтэй юм. Хийм бөмбөлөг зайлуулагчийг удаан хугацаанд хөдөлгөөнд фаацтай орчинд орхихоос аль болох зайлс хийснээр бичил биетэн ургах бохирдолтоос сэргийлнэ. Өөрөөр хэлбэл 1-2 өдрөөс олон хонох гэж байгаа бол салгаж авах хэрэгтэй. Шингэний хроматографийнхаа хэрэглээгүй байгаа гуурснуудыг усаар зайлж буферээс цэвэрлсэний дараа органик уусгагч жишээлбэл изопропанолд хийж байх хэрэгтэй. Ингэснээр бактери болон бусад бичил биетний халдвар авахаас сэргийлэх болно. За одоо шахуургын хэсэг рүү оръё. Насос нь системийн маш чухал эд анги учраас ашиглалтыг маш сайн хинж байхгүй бол нэлээд том асуудалтай тулгарх болно. Одоо бид нар насосны хэсэгт хамааралтай төрөл бүрийн хавхалгууд тэдгээрийг хэрхэн зөв ашиглаж байх, ямар хуу хугацаатайгаар солих, ямар асуудлууд үүсч болох зэргийг ярилцах болно. Хамгийн гол анхаарч байх зүйл нь шахуурганы даралт гэдгийг мартаж болохгүй. За эхлээд бүгдээрээ хавхлаг руу орж буй хэсэг болох дээж оруулагчийн хавхлагын талаар ярилцъя. Та бүхэн ойлгож байгаа байх. Бид нар ажлынтын үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн талаар ярьж байгаа боловч ерөнхийдөө аль ч үйлдвэрлэгчээс хамааралгүй адилхан зарчимтай байдаг гэдгийг санах хэрэгтэй. Тийм учраас бидний өгч байгаа зааварчилгааны дагуу та бүхэн өөрсдийнхөө багжинд юу хийх шаардлагатай болохыг тодорхойлоход чинь туслах болно. За тэгэхээр хизээ хавхлагуудыг солих шаардлагатай болдог вэ гэхээр даралтны үйлчлэл тогтвортой бус байх тохиолдолд инлетийн хавхлаг нь бохирдсон байдаг учраас зайлшгүй солих шаардлагатай. Үүнийг даралт хэмжигчээр шалгаж хэр зэрэг тогтвортой байгаа эсхийг харж баталгаажуулж болно. Хэрвээ үнэхээр инлетийн хавхлаг асуудалтай болсон байвал даралтыг үүсгэгч насосны үзүүлэлтэнд сөргөөр нөлөөлж үүнээс улболон детекторын шуугааны суур үзүүлэлт, системийн даралтын тогтворгүй байдал, баригдах хугацааг наривчлал сайтаагаар гаргахгүй байх зэрэг олон үр дагавруудыг гаргахад хүргэнэ. Тийм учраас тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны хэвийн ажиллагаанд маш сайн анхаарч байх нь чухал. Тийм ч учраас инлетийн хавхлагыг сайн шалгаж байх хэрэгтэй. Дараагийн ярих зүйл бол гадна талын бөмбөлгийн хавхлаг. Хэрвээ энэхүү хавхлаг зохих ёсоор ажиллаж чадахгүй тохиолдолд уусгагч шингэн буцаж урсах, системийн даралт тогтворгүй болох, баригдах хугацааны үзүүлэлтүүдэд бас сөргөөр нөлөөлдөг. Энэ жишээн дээр би ажлынтын шингэний хроматограф 1100 моделийн гадна талын хавхлаг нь тусдаа алтан битүүмжилсэн тагтай байна. Энийг солих шаардлагатай болдог. Тоног төхөөрөмжийн энэ мэт хэвийн ажиллагааг хангаж өгснөөр шинжилгээний үр дүн үнэн зөв гарах бөгөөд дээр дурдсан алдаанууд гараад байвал багажныхаа эд ангиудыг эргэж шалгах хэрэгтэй. Багажныхаа засвар үйлчилгээ хийсэн талаарх тэмдэглэлийг тогтмол хөдөлж занших нь их чухал бөгөөд ингэснээр хизээ юуг нь солих, шалгах хэрэгтэй талаарх тодорхой мэдээлэлтэй байх болно. Энэ зурган дээр бид нар насосны толгой болон түүний битүүмжиллүүдийн хэсгийг салгасан байдлаар нь харж байна.
эдгээр нь хамгийн гол эд ангиудын нэг бөгөөд насаас буюу шахуурхын хэвийн ажиллагааг хангахад гол үүрэг гүйцэтгэнэ. Бид нар энэхүү системийн битүүмжилсэн хэсэг буюу нас усны жиргэвчийг нэлээд олон янзаар нэрлэдэг. Жишээлбэл англиар pump seals, piston seals, plunger seals гэж нэрлэх бөгөөд нас усны толгойн дотор талд маш сайн жиргэвчтэй байдаг. Засвар үйлчилгээний явцад эдгээрийг салгаж авч үзэх хэрэгтэй. Багжны засвар үйлчилгээ хийх удирдамжийн хэсэгт энэ талаар тодорхой зөвлөмжүүдийг өгсөн байдаг. Нас усны хоёр төрлийн битүүмжлэл байдаг бөгөөд хар өнгөтэйг нь reverse фазад, шар өнгөтэйг нь ердийн фазад хэрэглэдэг. Хэрвээ та бүхэн 1290 системтэй бол тэнд зөвхөн нэг л өнгийн битүүмжлэлтэй байдаг. Харин бусад системүүдэд хоёр төрлийнх байдаг байна. Хэрвээ та бүхэн эдгээр битүүмжлэлийг сольж байхдаа болгоомжгүй хандах тохиолдолд уусмал гоожих, дусч нэвчих зэрэг асуудлууд гарч ирнэ. Энэ бүхнээс болж мэдээч хэрэг багжны бүтээмжинд сөргөөр нөлөөлж маш их цаг хугацаа алдна. Даруухан зөв онцлогоо хийж чадаагүй бол ямар нэг өөр зүйлээс боллоо. Жишээлбэл баг нь таарахгүй байна гэж бодох ч юм уу. Тэгэд бүр багжаа дахиж задлж үзэхэд ч хурж болзошгүй.